За Чингис Бонд бол их олон төсөл хэрэгжүүлсэн. Тэгэхээр зэрэг энэ олон төслүүд хэрвээ Чингис Бондын ингэж санхүүжил босгохоо бол энэ бүх төслүүд хэрэгжихгүй байсан гэж шууд ойлгож болно. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ мөнгөөр хоёр чиглэлийн ажлууд хийлээ бүтээн байгууллаа гэж одоо харж байгаа. Нэгдүгээрх нь бол засгийн газрын одоо дагуу чиглэлээр бизнес хийх тэр орчныг жигд бүрдүүлэх гэдэг утгаараа нэлээд одоо нэг хэсэг нь чиглэгдсэн. Тэр нь юу вэ гэхээр зэрэг энэ замууд байж байгаа. За хоёрдугаар чиглэл нь бол хувийн одоо компани үйл ажиллагааг дэмжих чиглэлд бол зарцуулагдсан. Энэ хувийн чиглэлдээ бол экспорт нь бараа үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг нэлээд дэмжсэн. За тэрэнд нь ямар бараанууд байна вэ гэхээр зэрэг мал аж ахуйгаас гаралтай түүхэн эдийг боловсруулах ноос, ноолуур, арьс, ширж гэдэг юм уу, сүү, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг дэмжсэн. Энэ нь бол экспортын барааг нэмэгдүүлж тэр хэмжээгээрээ гаднаас оруулж ирэх одоо нөгөө долларын урсгалыг бол дэмжсэн байж байгаа. За тэгээ ер нь бол Чингис Бонд хэрвээ ингэж мөнгөийг босгож чадаагүй бол бид нэр энэ бүх хөрөнгө оруулалтууд хийгдэхгүй бөгөөд хийгдэхгүй гэхээр зэрэг одоо 3 жилийн өмнөх 4 жилийн өмнөх төвшөндөө л одоо сайн болов бизнес яваад сар болов ишээ унтсан байгаа гэж ойлгоно. Энэ бүтээн байгуулалтыг ингээд хийснээрээ бид нэр зээлээ төлөх өөрсдөө орлогоо олоод ингээд зээлээ бол төлөөж явчихна. Энэ үед бол өөр бий болохгүй. Тэгэхээр зэрэг энэ барилгыг бол нэлээд санхүүжүүллээ, жижиг дунд үйлдвэрүүдийг санхүүжүүллээ. Энэ бүгд чи өөрсдөө орлого бүтээсэн тэр орлогоноосоо хүүгээ зээлтэйгээ эргээд төлчих юм бол ингээд асуудал бол байхгүй. Засгийн газар энэ дэд бүтцэд оруулсан хөрөнгөө яаж одоо эргэж төлөх вэ гэхээр зэрэг угаасаа дунд бөгөөд урт хугацааны хөрөнгө оруулалт байдаг. Тэгээд аажимдаа нөгөө бизнесийг дэмжээ тийм ээ. Таатай орчныг бүрдүүлсэн учраас бизнесийн нөгөө татварын төсвийн татварын суур өргөжөө тэндээс орж ирэх татвараараа энэ өөрийнхөө хариуцсан төслийн эргэн төлөлтийг бол хариуцаад явах юм байна гэж ойлгож байгаа.